Дунд сургуулийн сурагчдын сурлагын амжилтын түвшинг тогтоох олон улсын сурлагын амжилтын үнэлгээ буюу PISA-д манай улс анх удаа хамрагдах гэж байна. За ковидын 2 жилийн хичээлийн хоцрогдлыг нөхөх бодлогоо зөв тодорхойлоход энэхүү үнэлгээ маш том луужин болно гэдгийг салбарын сайд үзэж байна. За энэхүү судалгаанд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцох юм байна. Тэрхүү мэдээллийг одоо хүлээн авах нь. Монгол улс энэ олон улсын чанартай үнэлгээнд энэ жил шинээр хамгийн их удаа хамрагдахаар болоод байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол улс анх удаа хамрагдахаар бэлтгэл ажил хангасан. PISA-н суур боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа. Тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм а. Олон улсын PISA шалгалтанд манай сургуулиас төвөрийн аргаар 262 хүүхэд сонгогдно. Тэгээд эдгээр хүүхдүүд маань бол хэдийгээр сүүлийн 2 жил цахимаар зайны сургалтаараа хичээл үүссэн ч гэсэн танхимын сургалт орж ирсэн 9 сарын 1-ээс хойш бол хичээл сургалтын үйл ажиллагаа чигдрээд стандарт хөтөлбөрөө бол зэд замун өмнөх жилийнхаа хоцрогдсон агуулгуудаа бол нөхөн сэргээгээд явж байгаа. Бэлтгэл бол ерөнхийдөө гайгүй болов гэж бодож байна. Монгол улсын хэмжээгээр өнөөдөр нийт 37 мянган сурагч элсдийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Тэгвэл элсдийн ерөнхий шалгалтын голлох хичээлүүдээс энэхүү олон улсын сурлагын амжилтын чанарын үнэлгээнд багассан нь математикийн хичээл байгаа. Хэрвээ энэхүү үнэлгээнд хүүхдүүд дээгүүр үнэлгээ авч чадах юм бол ирээдүйд элсдийн ерөнхий шалгалтанд ороход итгэлтэй чанартай дүн авах бүрэн боломж байна гэсэн үг ээ. Мэдээлэл зөө арай дажгүй явж байгаа. Тэгээ математик бол бүр гүнзгийрэл явж байгаа. Ер нь л адилхан математикаа ер нь явж байгаа. Тэмэлтгэл гайгүй байгаа. Тэгээ одоо хугацаач байгаа. Тэгээд дахиад бэлдэх хугацаач байгаа.